제주 аралд гадаад иргэдийг онилон хууль бус мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулж байсан бүлэг этгээдүүдийг цагдаагийн ажилчид баривчллаа. Тэд офистэл буюу офис орон сууц хоссон байрны 3 өрөөг түрээсэлж нууцаар мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулж байсан бөгөөд нийт бооцооны хэмжээ нь 18 тэрбум вон хүрсэн байна. Мөрдөн байцаагчид байрны хаалгыг эвдэж онгойлгон өрөөнд дотор орлоо. Өрөөнд дотор 4 ширхэг компьютер зэрэгцүүлэн тавьсан байх бөгөөд дэлгэцэн дээр нь олон цонх дүүрэн нээгдсэн байлаа. Эдгээр нь хууль бус мөрөгдөд тоглоомын сайтыг ажиллуулж байсан компьютерүүд юм. Энэ бол Чежу хотын төвд байрлах энгийн офисын ажилтан, хүргэлтийн ажилтан ч амархан орж гарч болох нэгэн офистэл юм. Гэвч энэ газар өнгөрсөн оны 10 сараас эхлэн хууль бус мөрөгдөд тоглоомын сайтыг ажиллуулах офис болгон ашиглагдаж байжээ. Мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулахад шаардлагатай компьютеруудыг суйрлуулж, гишүүд эсүүлж байсан газар нь Чежу хотод байрлах 3 офистэл байв. Хууль бус мөрөгдөд тоглоомын сайтыг ажиллуулсан бүлгийн ахлагч Солонгосын 3 иргэн, гардан ажиллуулсан Монгол 4 иргэнийг баривчллаа. Монгол 4 иргэний 2 нь хууль бусаар амьдарч байсан бөгөөд 2 нь Солонгос улсад оршин суух хүсэлтийг өгсөн байжээ. Энэ хэргийг анх монголчууд сэтэж хийсэн Чежуд Солонгос хөрөнгө оруулагч нартай уулзаж тэдэнд бизнесийн санал тавьсан бөгөөд үүний дараа Солонгос толгойлогчид хөрөнгө мөнгө гарган гэмт хэргийг эхлүүлсэн байна. Эдгээр этгээдүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан Монгол иргэдийг хууль бус мөрөгдөд тоглоомын сайтанда эсүүлж байсан бөгөөд өнгөрсөн оны 10 сараас хойш 6 сарын хугацаанд 8000 гаруй хүн энэ хууль бус мөрөгдөд тоглоомын сайтыг ашиглажээ. Гадаад иргэдийг онилсон тохиолдолд гомдол мэдээлэл цагдаад амархан хүрдгүү гэдгийг ашигласан гэж цагдаагийн байгууллага үзэж байна. Тус сайтын нийт бооцооны хэмжээ нь 18 тэрбум вон. Цагдаагийн байгууллагын илрүүлсэн гэмт хэргийн ашиг орлого гэхэд л одоогоор 180 сая вон хүрчээ. Цагдаагийн байгууллага толгойлогчдын нэг болон операторууд зэрэг нийт 6 хүнийг хууль бус мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулсан хэрэгээр баривчилж прокурорт шилжүүлсэн. Түүнчлэн гэмт хэргийн ашиг орлогыг хураан авахын тулд хөрөнгө битүүмжлэх хүсэлт гаргасан байна. Гадаад руу оргон зайлсан үлдсэн нэг толгойлогчийг Интерполын улаан булангаар эрен сурвалжлах хүсэлт гаргаж паспортынх нь хүчинтэй байдлыг түтгэлзүүлжээ. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Монголын талаар муу мэдээ гарсан. Та бүхэн сая мэдээгийн сонслоо те. 4 монгол иргэн Чежу арал дээр хууль бус мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулж байгаад Солонгосын цагдаа нарт баригдсан байна. Саяхан миний нэрийг ашиглаад, миний дүрсийг ашиглаад нэг юм хууль бус мөрөгдөд тоглоомын сурталчилгаа яваадсан шүү дээ Facebook-ээр. Би энэ 4 баригдсан монголчуудыг тэр сайтыг ажиллуулж исэн залуучууд болов гэж хардж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл Солонгосоос баригдсан гэж байгаа байхгүй юу? Солонгост байдаг монголчууд бол дийлэнх нь намайг таних шүү дээ. Энэ залуучууд баригдсан чинь одоо миний тэр сурталчилгааны буст, тэр сурталчилгааны юус явахгүй байгаа байхгүй юу сүүлийн үед. Тэгэд энэ 4 Монголын хамгийн муухай нь юу вэ гэхлээр энэ хууль бус мөрөгдөд тоглоомын сайтаа ажиллуулангаа гадаад иргэдэд биш, солонгосчуудад биш, зөвхөн монголчуудыг л уурьдсан байгаа байхгүй юу. Тэр луурьдсан мөнгө нь 640 сая вон болсон гэж. Тэгээ худлаа 18 тэрбум воны ийм бооцоо тавьчаад тэгээ монголчуудыг энэ хууль бус сайтанда эсүүлж аваад луурдаад явуулсан байгаа байхгүй юу. Тэгж яагаад сая Чежу арал дээр баригдсан байна. Хогчин та нар. Хүний нэр хүндийг ашиглахаар ийм болж байгаа юм заа юу. Тэгэд энэ цахим хууль бус мөрөгдөд тоглоомын сайтыг ажиллуулах саналыг монголчууд, солонгосчуудад тавьсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 4 монгол иргэн бол бүр сурцсан гарууд байсан байгаас Монголдо хууль бус мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулж агаад баригдсан юм уу яасан асуудал үүссэн юм уу. Тэгээд Солонгост очиод Чежу арал дээр очингуудаа солонгос хүмүүст санал тавиа те хөрөнгө оруулалт хийчихээ. Бид нар ийм хууль бус мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулж агаад монголчуудыг луурдаад монголчуудын мөнгөний авч агаад тэгээд хэдүүлээ сайхан хувааж аваад баяжаа гэж агаад баригдсан байна. Энэ 4 монгол иргэн хууль бус мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулад солонгос хүмүүсийг луурдаг байхгүй юу? Зөвхөн монголчуудыг луурдсан. Тийм болохоор солонгосын шүүхээс нэх айхтар авч хилцэхгүй байх. Хэрвээ солонгосчууд нь луурдуулсан бол тэр хүмүүсийн хохирлыг барагдуулна гэдэг эдэрт бол жинхэнэ хуулийн дээд арга хэмжээг авах байсан. Зүгээр миний зүгээс энэ 4 монгол иргэнд солонгост хуулийн дээд ялыг оноогоосоо гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ хууль бус мөрөгдөд тоглоомын сайт ажиллуулна гэдэг маш олон хүнийг хохироож байгаа байхгүй юу. За тэгээ ямар тааш монголчууд минь буруу үйлдэл хийх юм бол, буруу замаар будаад явах юм бол тэр бүх буруу хийсэн зүйлийнхаа үйл өөрийг эргээд өөрөө авъя шүү. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могон хорлол болно. Солонгост амьдарч байгаа монголчуудаа манай White Dream шүдний имлэг 2 жилийн турш Солонгост байгаа монголчуудынхаа шүдний бүх асуудлыг шийдэж ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Солонгосоос гэлтгүү Америк, Австрали, Герман, Япон зэрэг орнуудаас
монголчууд маань нэр чүдээ эмчлүүлсээр байна. Цэвэр 5 дахьтай орчин олон жилийн туршлагатай эмчнэр танд тохирсон эмчилгээг боломжийн үнийн дүнд тааруулан төлбөрөө хувааж төлөх нөхцлөөр үйлчлэгээг үзүүлж байна. Манайхаар үйлчлүүлсэн монголчууд маань сэтгэл хангалуун, инээмсэглээд гарцгаадаг. Виз хамаарахгүйгээр солонгос хэл ойлгохгүйг санаа зовлтгүй хүссэн цагтаа ирж үйлчлэгээ авах боломжтой. Та бүхэн шүдээ битгий орхигдуулаараа. Шүд бол эрүүл мэндийн эхлэл шүү. Шүд эрүүл байвал хоолоо сайн боловсруулж идэнэ. Тэр хэмжээгээрээ таны ходоод бас эрүүл байна. Нүүр дүүрэн нэмсэглэн Та бусдаа ярихдаа өөртөө итгэлтэй болноо. White Dream Солонгос дахь монголчуудынхаа шүдний асуудлыг бид хариуцсан. удахгүй уулзгаая. За дараагийн мэдээ гоё эерэг мэдээ байгаа. Монголын нүүдэлчдийн хувьд жилийн хамгийн завгүй үе болох хавар иржээ. Энэ удаа бид Монголын баруун бүс Увс аймгийн нэгэн малчин айлд очиж 5 настай бяцхан малчин охины нэг өдрийг сурвалж ирлээ. Уг нь бол энэ насны хүүхэд цэцэрлэгтээ явж байх ёстой. Гэвч 5 настай бяцхан охин ажлын хувцас өмсөж өглөөнөөс эхлэн малын хотонд гарчээ. Учир нь хаврын төлөлтийн үе эхэлж өвөө эмээ нь тун завгүй болсон тул охин өвөө эмээдээ чадах чинээгээрээ тусалж байлаа. Шүсэжүн. За. Яманд өвсөгн. За. Тэгээд Эмээдэн төлөө авчиж. эмээдээ төлөө авч өгнө. Өглөөнөөс орой хүртэл бяцхан малчин амрах завгүй ажиллаж байлаа. Ялангуяа дөнгөж төрсөн хураг ишгийг бүргэд зэрэг махчин шуудаас хамгаалах нь түүний чухал ажлын нэг. Мөн өдөр бүр малынхаа тоог тоолно. Ингэх явцдаа өөрөө ч мэдлгүй тоо бодож сурсан байна. Бид нэр бас гар хөлийн зүрх зарах гээд авчирсан явж бас малын анхны мэдгэцгэнтэй болж гинөө бас. Ийхүү Монголын нүүдэлчдийн амьдрал мал маллах ухаан нэг үеэс нөгөө үед өвлөгдөн дамжсаар байна. Өвөө эмээгээ даган байгальтай ойр өсөж буй энэ бяцхан охины өдөр тутмын амьдрал Монголын хаврыг улам дулаахан, улам баялаг харагдуулж байлаа. За та бүхэн мэдээг үзлээ. Тэгээ би энэ мэдээг үзээд бүр өөрөө ирэхгүй дотроос нэг тийм дулаахан мэдрэмж гоё, эерэг мэдрэмж тийм хайр хүрсэн гэх юм уу. Ялангуяа энэ 5 настай охиныг хараад ёо ямар хөөрхөн юм бэ бүр ингэж чимхэд амаар хазаад амаар санагдсан. Увс аймгийн нэгэн малчин айлын 5 настай хөөрхөн бяцхан охины эерэг мэдээ Солонгосын мэдээгээр гарсан шүү. Солонгосын улс төрийг дөргиосон ерөнхийлөгч асан Юн Сон Ёл болон түүний эхнэр тэргүүн хадагтаа асан Ким Гоны нарын хэрэг одоо ч олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Юн Сон Ёлын хувьд хэрэг 2024 оны 12 сарын 3-ны орой эхэлсэн. Тэрээр гинт онц байдал зарлж цэргийн хүчийг үндэсний ассамбле руу хүчээр оруулсан юм. Гэвч парламентын гишүүд болон иргэд эсэргүүцэн зогсож онц байдлыг ердөө 6 цагийн дараа цуцлуулж чадсан. Үүний дараа Солонгос даяар томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж үндэсний ассамбле Юн Сон Ёлыг огцруулах саналыг баталсан. Улмаар 2025 оны 4 сарын 4-нд үндсэн хуулийн цэц түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас бүрэн огцруулсан. Гэвч хэрэг үүгээр дуусаагүй. Прокурорын байгууллага Юн Сон Ёлыг зүгээр нэг онц байдал зарласан биш, харин төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож парламентын эрх мэдлийг саармагжуулахыг оролдсон гэж үзсэн байна. Шүүхээс ч мөн цэргийн хүчийг парламент руу оруулж улс төрчдийг баривчлах гэж оролдлого хийсэн нь төрийн эсрэг бослого гэж дүгнжээ. Ийхүү 2026 оны 2 сарын 19-нд Сөүл хотын төв дүүргийн шүүх Юн Сон Ёлд бүх насаар нь хорих ял оноосон байна. Прокурорын зүгээс түүнд цаазаар авах ял шаардаж байсан ч шүүх хүний амь нас хохироогүй, хүч хэрэгэлсэн хэмжээ хязгаарлагдмал байсан зэргийг харгалзан бүх насаар нь хорих ял оноосон гэж тайлбарлажээ. Харин түүний эхнэр Ким Гоны тусдаа авилга, хувьцааны ханшийн хэрэгт холбогдсон. Тэрээр тэргүүн хадагтаа байхдаа нэгдлийн сүмийн талаас үнэтэй брендийн цүнх, үнэт эдлэл зэрэг тансаг бэлэг авч улс төрийн тусалцаа үзүүлсэн гэж буруутгагдсан байна. Мөн Deutsche Motors компани хувьцааны ханшийг зориудаар өсгөх хэрэгт оролцсон гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Анхан шатны шүүх түнд 1 жил 8 сарын хорих ял оноож байсан бол 2026 оны 4 сарын 28-нд давж заалдах шатны шүүхээр прокурорын зүгээс ялыг нь нэмэгдүүлж 7 жил 6 сараар хорих хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Мөн торгуул ноогдуулж авсан үнэт эдлэлийг хураах шийдвэрийг давхар гаргасан байна. Ингэснээр Солонгосын ерөнхийлөгч асан болон тэргүүн хадагтаа асан хоёр хоёулаа шоронд хоригдож буй түүхэн нөхцөл байдал үүсэж байна. Гэхдээ энэ бол эцсийн цэг биш. Юн Сон Ёлын тал болон Ким Гоныгийн тал шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой гэж үзэж давж заална гэдгээ мэдгдсэн. Тиймээс энэ хэрэг одоо ч дээд шүүхийн шат руу шилжих боломжтой бөгөөд Солонгосын улс төр шүүхийн түүхэнд хамгийн том хэрэгүүдийн нэг болж
үлдлээ. За тэгэхээр Солонгосын ерөнхийлөгч асан Юм Сон Ёл тэргүүн хатагтаа асан Ким Гоны нар ер нь юу болчихвоо гэд монголчууд маань мэдхийг хүсэжсэн байж магадгүй. Яагаад вэ гэхээр би энэний талаар хэд хэдэн мэдээг оруулсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хүн өнөөдрийг хүртэл шоронд хоригдож байгаа. Юм Сон Ёл ерөнхийлөгч асан бүх насаараа хорих ялыг авсан байгаа. Харин тэргүүн хатагтаа Ким Гоны анхан шатны шүүхээр 1 жил 8 сарын ял авсан байсан чинь прокуророос давж залдаад зөндөө олон эргүүдийн дахин илрүүлж гаргаж ирээд 7 жил 6 сарын хорих ялыг өгсөн байгаа юм байна. Тэгэхээр энэ бол мэдээж эцсийн шийдвэр биш. Ким Гоны Юм Сон Ёл хоёулаа давж заалах гад бэлтгэсэн байгаа. Өмгөөлөгчдөд ажиллуулж байгаа. Тэгэхээр одоо шалгагдж байгаа бүх хэрэг нь дээд шатны шүүх рүү шилжчихсэн гэж ойлгож болно. Тэгэд энэ хоёрт яг эцсийн дүнд ямар ял оноох нь та бүхэндээ дараагийнхаа мэдээгээр хүргэх болно. Нэг үед ухаалаг гар утас гэдэг залуу үеийнхний хэрэглээ мэт ойлгогддог байсан. Харин сүүлийн үед эсэргээрээ ахмад наснуудын ухаалаг гар утасны хэд хамаарал нийгмийн нэг асуудал болж эхэлсэн байна. Гудамжаар алхаж явахдаа ч, кофе ууж суухдаа ч гар утсаа тавилгүй оролдож байгаа ахмадууд. Хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнд ч ялгаагүй утасныхаа дэлгэцэнд бүрэн автсан өндөр наснуудыг амархан харж болно. Сонирхоод нэг нээгээд үзнэ. Тэгээд үзэж байтал заримдаа шүнжин унтахгүй хоногч үе байдаг. Энэ утсаа бүр таслаад мартчих юмсан гэж их боддгоо. Гэхдээ санснаар болдоггүй юм байна. Утсал байхгүй бол нэг л хоосон мэдрэмж төрөөд байдаг болсон. Нэг хараад эхлэвэл зогсож чаддаггүй. Байхгүй бол сэтгэл түгшдэг. Энэ бол ухаалаг гар утасны хамаарлын шинжим. Ялангуяа тэтгэврт гарсны дараа нийгмийн идэх, хүнтэй уулзах боломж нь багассан 60-аас дээш насныхан мессенжер, мэдээ, YouTube зэргээр уйтгар ганцаарлаа тайлах гэж оролддог болжээ. Гэвч ингэж эхэлсэн хэрэглээ нь аажмаар хамаарал донтолт болж хувирах тохиолдол олон гарсаар байна. Судалгаагаар өдөрт 3 цагаас дээш хугацаагаар ухаалаг гар утас хэрэглэдэг ахмадууд нийт өндөр наснуудын 10%-аас давжээ. Мөн 60-аас дээш насны гар утасны донтолтод автсан ахмадуудын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Ялангуяа гэр бүл, хөрш, найз нөхөд гэх мэт нийгмийн харилцаа тасарсан ахмадууд ухаалаг гар утсанд илүү их дондох хандлага тодорхой ажиглагдаж байлаа. YouTube болон богино хэмжээний видео контентын санал болгох алгоритм нь хүний ганцаардал руу улам гүн орж дэлгэцнээс нүдээ салгахад хэцүү болгодог байна. Ганцаараа байхаар заримдаа их уйддаг, ганцаарддаг. Тэгээд түших, ярих хүн байхгүй болохоор л өөрөө ирэхгүй нэг мэтгэл утас руугаа хамаг анхаарлаа хандуулчихсан уцаа үдцэн сууж идэг. Үүнээс гадна ахмадууд олж авсан мэдээллээ заавал нягтлж шалгалгүйгээр шууд үнэн гэж итгэх буюу инфодемик эрсдэлд амархан өртдөг. Өөрөөр хэлбэл бодит үнэн эсхийг шалгахаас илүү өөрийнх нь бодлыг дэмжиж байгаа мэдээллийг дахин үзэх хандлага бий болдог. Үүний улмаас худал мэдээлэлд гүн автах эрсдэл улам нэмэгддэг байна. Ахмад наснуудын дунд өөртөө төстэй бодолтой хэвлэл мэдээлэл, өөрийнх нь үзэл бодлыг дэмжиж байгаа мэдээлэл, нэг талын байр суурьтай контентэд улам гүн автдаг сөрөг үр дагавар их илэрч байгаа. Түүнчлэн хараа муудах, гар салгалах, үе мөчний өвчин зэрэг насжилттай холбоотой асуудлаас болж утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь залуу үеийнхнээс илүү их биеийн ачаалал үүдэх нь бас нэг асуудал юм. Мэдээж ухаалаг гар утсаар дамжуулан бусадтай харилцах, шин сонирхолтой зүйл олж авах нь эерэг өөрчлөлт мөн. Гэвч альва зүйл хэтрвэл асуудал болдог. Тиймээс ахмадуудын тэнцвэртэй дижитал хэрэглээг бий болгохын тулд тэдний оролцож болох нийгмийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, ухаалаг гар утасны хамаарлаас урьдчилан сэргийлэх сургалт, мөн мэдээллийг зөв ялгаж таних дижитал боловсрол зэрэг насанд нь тохирсон дэмжлэг шаардлагатай гэж судлаачид үзэж байна. За тэгэхээр сүүлийн үед нь смарт утасны донтолт гэдэг бүр аюулын түвшинд хүрээд байгаа те та бүхэн мэдж байгаа. Бүх хүмүүс утаснаас хамааралтай болж байгаа. Солонгост амьдарч байгаа хүмүүс нь мэдж байгаа те. Метро руу юм уу, автобус руу орохоор бүх хүмүүс нь уцаа оролдсон сууж идэг. Тэгэхээр зөвхөн залуу үеийнхэн гэлтгүү ахмад насныхан хүртэл энэ смарт утас гар утсанд донтож эхэлж байгаа байхгүй юу? Харин Монголд ингээ алхаа явж байхад манай ахмад наснууд тэгж их смарт утас гар утас ширтэж харахгүй байгаа байхгүй юу? Тэр нь надад айгүй гоё санагдсан. Харин Солонгост болохоор одоо бүр жоох хүүхдээс ахуулаад ахмад нас хүртэл бүгдээрээ гар утаснаас хамааралтай болцсон байна. Хичээл номондоо сайн найз нөхдөдөө тоглож харилцдаг байсан өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсанд донтож улмаар буруу зам руу орох тохиолдол нэмэгдсээр байна. Ухаалаг гар утасны хит хэрэглээ зүгээр нэг донтолтоор дуусахгүй өсвөр насныхны гэмт хэрэг
маш ихээр гардаг боллоо. Үүнтэй холбоотойгоор Солонгосын сургуулиуд ч арга хэмжээ авч эхэлжээ. Энэ жил 18 нас хүрч байгаа Эйхүү цахим мөрөдө тоглоомд анх ахлах сургуулийн 1-р ангид байхдаа оржээ. Найзыгаа дагаж эхэлсэн мөрөдө тоглоомдоо өдөр шөнөгүй автснаар эцэстээ эцэг эхийнхээ эд зүйлд хүртэл гар хүрэх болсон байна. Нэг удаа хожихоор үнэхээр их аз жаргалтай болдог, үнэхээр гоё мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг мартаж чаддгүй. Мөрөдө тоглоом тоглож эхлэхээс өмнө би хичээлээ сайн хийдэг байсан. Гэхдээ одоо юунд ч төвлөрч чадахгүй байгаа. Өдөржин мөрөдө тоглоом л толгойд бодогддог. Үүний дараа гэрээсээ дайжих хулгай их зэрэг зөрчил удаа дараа гаргасан Эйхүү эцэст нь нийгэмд тусдаа ажил хийх шийтгэл авч одоо донтолтоос гарах эмчилгээнд явж байгаа юм байна. Гэвч асуудал нь ийм хүүхэд ганц нэгээр тогтохгүй байгаад байна. Бодит байдал дээр өсвөр насныхны цахим мөрөдө тоглоомын хэрэгт илэрсэн тоо ердөө 1 жилийн дотор 1.5 дахин нэмэгджээ. Түүнчлэн Бусан хотын өсвөр насны хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд ирсэн 4 хэргийн нэг нь ухаалаг гар утастай холбоотой гэмт хэрэг байсан нь тогтоогдсон байна. Ийм нөхцөл байдал үүсэт байгаа учраас сургуулиуд ч ухаалаг гар утастай дайн зарлж эхэллээ. Бусан хотын нэгэн бага сургуульд өглөөний хичээл эхлэх үед гар утсаа өнөөдөр ашиглахгүй бай гэж уриалж байгаа хүүхдүүдийн дуу цураатж байлаа. 3 дугаар ангийн дүүнер нэхлээд утасгүй өдрийг хэрэгжүүлэх болно. Өглөөний ангийн цаг эхлэхэд сурагчид ухаалаг гар утсаа бүгд нэгэн зэрэг хураах хайрцагт хийж байлаа. Утсаа далд хийцгээгээрээ. Энэ оны 3 дугаар сараас эхлэн сургуулийн дотоод журмаар сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах боломжтой болсон тул тус сургууль ухаалаг гар утасгүй сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Эхлээд хүүхдүүд өөрсдөө сайн дураараа цүнхэн дотроосоо гар утсаа гаргахгүй байхаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ анх сурагчид их эсэргүүцэж байсан. Ялангуяа дээд ангийн эрэгтэй сурагчдын хувьд ангидаа орохгүйгээр утсаараа тоглоом тоглох, хоорондоо ширүүн үг, хараал хэлж байгаа байдал их анзаарэгдсэн. Тэгэхээр гар утас гэдэг ийм аюултай түвшинд хүрсэн байсан. Харин ухаалаг гар утсыг хурааж эхэлснээр сурагчдын байдал өөрчлөгдөж эхэлжээ. Өмнө нь завсарлагааны цаг болохоор хүүхэд бүр өөр өөрийн утсаа хараад завгүй суудаг байсан бол одоо гар утсаа хураалгасны дараа харж байгаачлан хамтдаа тоглож хоорондоо харилцдаг цаг болж өөрчлөгдсөн байна. Түүнчлэн ухаалаг гар утасны хэрэглээг багасгах сургалт гэр бүлийн хэмжээнд үргэлжлэхийн тулд эцэг эх хүүхэд хамтран амлалтын хуудас бичих болжээ. Хүүхдтэйгээ ухаалаг гар утасны дүрм хэрэглээний хугацаа зэрэг зүйлсийг тохиролцож амлалт болгож бичсэн. Мөн эцэг эхчүүд бид ч гэсэн өөрсдөө утсаа харах цагаа аль болох багасгах хэрэгтэй гэж бодож байна. Үүний нөлөөгөөр бүр гар утаснасаа бүр мөсөн татгалзаж байгаа сурагчид ч гарч эхэлжээ. Эхэндээ надад хэцүү байсан. Гэхдээ одоо надад ухаалаг гар утас байхгүй. Би хэрэглэхээ болсон. Тэгээд унтахтаа ч илүү тайван унтаж байгаа юм шиг санагддаг. Өдөр тутмын амьдрал ч илүү хөгжилтэй байгаа. Ухаалаг гар утас өнөөдөр зүгээр нэг донтолтын асуудал биш. Өсвөр насныхны гэмт хэрэг рүү орох нэг зам болж байна. Тиймээс одоо сургууль, гэр бүл аль аль нь хүүхдийн ухаалаг гар утасны хэрэглээнд тасралтгүй анхаарал тавих шаардлагатай цаг үе иржээ. За тэгэхээр та бүхэн мэдээг үзлээ. Солонгосчууд ер нь ухаалаг гар утасны хэрэглээ донтолтын эсрэг дайн зарласан байна. Зарим нэг сургуулиуд нь дайн зарлаад эхэлсэн байна. Монгол эцэг эхчүүд маань ч гэсэн мэдж байгаа те. Үнэхээр энэ ухаалаг гар утасын, смарт гар утасны хэрэглээ гэдэг аюулын түвшинд хүрсэн байна. Одоо ингээл би хүүхдүүдийг анзаараад тахт бүгдээрээ гар утсаа оролдсон явж байгаа. Гар утас, reels, shorts, TikTok. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн үр хүүхдэд анхаарал тавьж манай Монголын энэ те боловсролын систем энэ хүүхдүүдэд анхаарал тавихгүй бол одоо энэ гар утасны донтолт гэдэг үнэхээр аюулын түвшинд хүрээд байгаа шүү. Тэгээд энэ гар утаснаас хамааралтай цахим гэмт хэрэг бүр маш их болж байгаа байхгүй юу? Солонгост өсвөр насны хүүхдүүд нь 12 жилийн сурагчид сүүлийн үед энэ цахим мөрөдө тоглоом, хууль бус мөрөдө тоглоомд донтож байгаа тохиолдол бүр маш ихсэж байна гэсэн мэдээ олон гарч ийн. Монголд ч гэсэн ялгаагүй гэж бодож байна. Таны хүүхэд өнөөдөр таныг анзаараагүй явж байхад уцаараа дамжуулаад мөрөдө тоглоом аль хэдийн тоглолцсон донтоод явж ээж магадгүй шүү. Тэгэхээр энэ Монголын төрөөс ч гэсэн энэ цахим хууль бус мөрөдө тоглоом дээр арга хэмжээ авмаар байгаа байхгүй юу? Энэ хүмүүсийг баривчлахгүй бол те гээ сайхан бүр Солонгосын тэр чэйжүү арал дээр очсон монголчуудыгаа луйрдад явж штэ. Ингэж болохгүй. Монголын хууль сул байгаа учраас энэ цахим мөрөдө тоглоом те ингэж их
дэлгэрч нийгмээрээ цахим мөрөөдө тоглоомд автчих штеп. Би залуучуудыгаа бүгдээрээ бүр энэ мөрөөдө тоглоомны эсрэг байгаасаа гэж хүсэж байна. Өчнөө олон залуучууд, өчнөө олон гэр бүл, өчнөө олон хүүхдүүдийг салгаж байгаа, амьдралын үрэн тар хийж байгаа, амьдралыг нь үгүй болгож байгаа зүйл чинь цахим мөрөөдө тоглоом байхгүй юу? Зөвхөн нас биед хүрсэн хүмүүс биш, өсвөр насны залуучууд хүртэл одоо энэ мөрөөдө тоглоом донтоод автаад эхэллээ штэ. Солонгост энэ мэдээгээр нь гарч ийн. Сүүлийн үед цахим мөрөөдө тоглоомд автсан өсвөр насныхан нэмэгдхийн хэрээр тэд гэмт хэрэгт холбогдох тохиолдолч ар араасаа гарсаар байна. Нэгэн залуу тоглоомын талбай дээр өөр нэг залуугаас гинж авч байгаа төрх камерт харагдаж байна. Гинжийг өгч байгаа залуу дунд сургуулийн сурагч өсвөр насны хүүхэд байжээ. Бичлэгт гарч буй хүүхэд мөрөөдө тоглоом тоглож их хэмжээгээр мөнгө алдаад аавынхаа 16 сая воны үнэтэй цэвэр алтан гинжийг зарсан байжээ. Сэжигтнүүд өсвөр насныхныг хуурамч мөрөөдө тоглоомын сайт руу уруу татан оруулж дараа нь мөрөөдө тоглоом тоглосон тухай аав ээжд чинь хэлнэ гэж сүрдүүлэн зарим тохиолдолд бүр тэднийг зочид буудлын өрөөнд хорж, зодож, сүрдүүлдэг байсан нь тогтоогджээ. Сүүлийн үед ийм байдлаар мөрөөдө тоглоомд автсан өсвөр насныхны тоо огцом нэмэгдэж байна. Чүмбүг мужид мөрөөдө тоглоомын гэмт хэрэг үйлдэж баригдсан өсвөр насны хүүхэд 2022 онд ердөө ганц байсан бол өнгөрсөн онд 14 болж өсчээ. Цагдаагийн ерөнхий газрын тусгай шалгалтын дүнгээр 2023 оны 9 сараас өнгөрсөн оны 10 сар хүртэл хууль бус цахим мөрөөдө тоглоом тоглосон өсвөр насны 4700 гаруй хүүхэд баригдсан бөгөөд энэ нь нийт хууль бус мөрөөдө тоглоом тоглож байгаад баригдсан сэжигтнүүдийн бараг тал хувийг нь эзэлжээ. Насны ангилал улам залуужиж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Мөрөөдө тоглоомын асуудлаар зөвлөгөө, эмчилгээний төвд хандсан дунд ангийн сурагчдын хувь 2020 онд 10.5% байсан бол 2022 онд 26.8% болж 2 дахин илүү нэмэгдсэн байна. Сониуч зан найз нөхдийн нөлөөгөөр мөрөөдө тоглоомд гар хүрч эхэлдэг хүүхдүүд ч цөөнгүй болжээ. Тоглоом мэд хөнгөнөөр эхэлсэн мөрөөдө тоглоом эцэстээ гэмт хэрэг рүү хөтөлж амьдралын ямар ч идэвхгүй болж байгаа өсвөр насных нь олширсоор байгаа нь судалгаагаар ил тод харагдлаа. Мөрөөдө тоглоом тоглож үзсэн өсвөр насны 10 хүүхэд тутмын нэг нь өрөө төлөхийн тулд хууль бус зээл авах эсвэл өндөр хүүтэй хувийн зээл буюу мөнгө хүлэгчээс мөнгө авч байсан нь тогтоогджээ. Үүгээр зогсохгүй заллин, хулгай, хүчирхийлэлд холбогдохоос гадна зарим нь биеэ үнэлж, хар тамхи хүргэлт, мөн voice phishing буюу утсаар заллин хийх гэмт хэрэгт хүртэл татагдан орсон байна. Бид нар байнга ярьдаг өсвөр үе бол улс орны маань ирээдүй гэж. Тэгвэл энэ асуудлыг зүгээр гэд өнгөрүүлж болохгүй. Ямар нэг шийдвэр гаргалгааг олж идэвхтэй ажиллахгүй бол жил ирэх тусам мөрөөдө тоглоомд донтсон хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгааг та бүхэн бүгдээрээ харж байна. Хүүхдүүдийг ийм хортой орчноос хамгаалахын тулд хяналт, мэдээлэх тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэж мэрэгчлэтнүүд үзэж байна. Мөн өсвөр насныхан өөрсдөө мөрөөдө тоглоомын аюулыг ойлгож, таньж мэддэг болохын тулд урьдчилан сэргийлэх сургалтыг илүү өргөн хүрээнд хийх шаардлагатай гэсэн дуу хоолой нэмэгдэж байна. За тэгэхээр та бүхэн энэ мэдчлэн мэдээг үзэж чинь те. Энэ цахим хууль бус мөрөөдө тоглоомд донтож байгаа хүүхэд залуучууд маш олон болж байна. Ялангуяа 12 жилийн сурагчид өсвөр насныхан ийм олон болж штэ. Та бүхэн боддоо 2023 оны 9 сараас өнгөрсөн оны 10 сар хүртэл хууль бус цахим мөрөөдө тоглоом тоглосон өсвөр насны 4700 гаруй хүүхэд баригдсан гэж байна. Энэ бол бүр үнэхээр аюултай тоо. Одоо Солонгосын төр одоо эцэг эхчүүд сургууль нь энэ мөрөөдө тоглоомны эсрэг одоо нэгсэндээ дайн зарлж штэ. Тэгэхэд манай Монголд одоо ямар арга хэмжээ авч байгаа хичнээн өсвөр насны залуучууд мөрөөдө тоглоом донтцсон явж байгааг хэн ч мэдэхгүй байгаа штэ. Тэгэхээр ядаж эцэг эхчүүд бид нар өөрсдөө хүүхдүүдтэй маш сайн анхаарал тавиарай. Таны хүүхэд өнөөдөр гар утсаараа юу хэрглэж чинь, юу үзэж чинь, юу сонсож чинь те хинтээ харилцаж чинь гэдгийг байнга шалгаж, ярилцаж, ойр дотн харилцааг үүсгэж явахгүй бол болохгүй шүү. Манай хүүхэд тийхгүй, манай хүүхэд гайгүй гэд явж иж болохгүй шүү. Магадгүй та 12 жилийн сурагч хүүхэдтэй болвол смарт утсын ухаалаг утас гар утсаараа юу хэрглэж байгааг нь байнга анхаарч шалгаж явахгүй бол болохгүй шүү. Үнэхээр аюултай. Унтахтаа орон дээрээ хөвтөд зурагт эсвэл ухаалаг гар утсаа үзэж байгаад нойр нь хүрэхээр шууд унтчихдаг хүмүүс олон байдаг. Гэхдээ ийм зуршил тийм ч сайн биш гэдгийг мэрэгчлэтнүүд анхааруулж байна. Дэлгэцнээс гарч байгаа гэрэл нь гүн нойрыг саатуулаа зогсохгүй зүрхний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж болцшгүй гэсэн судалгааны дүн гарчээ. Унтахын өмнө эсвэл
унтаж байх үедээ хурц гэрэл дүртвэл хүний биед ямар өөрчлөлт гардгийг туршиж үзье. Яг одоо харанхуй өрөөнд асаалттай байгаа зурагтнаас гарч буй гэрлийн хэмжээг хэмжээд үзвэл 100 люксээс хол давж байна. Ийм хурц гэрэл дүртсэн байдалтай унтах үе болон бүрэн харанхуй орчинд унтах үеийг харьцуулж үзлээ. Тестийн үр дүн хартал зүрхний цохилт хоорондын зай хэр тогтвортой өөрчлөгдөж байгааг илтгэдэг зүрхний хэмнэлийн хэлбэлзэл 5 дахин ялгаатай гарсан байна. Гар утсаа асаалттай орхиод унтвал цусны даралт, судасны цохилт тайвширч тогтворчихгүй. Харин эсвэргээрээ идэвхжиж байгааг харж болно. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл зүрх болон тархины судасны эрүүл мэндэд асуудал үүсэх бол цаг хугацааны л асуудал. Австралийн Флиндерсийн их сургуулийн судалгаанд ч унтаж байх үедээ хурц гэрэл дүртэх нь зүрх судасны өвчтний эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа гарсан байна. Ойролцоогоор 90 мянган хүнийг хамруулан шинжилгээ хийхэд зурагт эсвэл ухаалаг гар утас асаалттай байгаа хэмжээний гэрэлтэй өрөөнд унтсан хүмүүсийн зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл огт гэрэлгүй харанхуй өрөөнд унтсан хүмүүстэй харьцуулахад 50%-аас дээш өндөр гарчээ. Учир нь гэрэл дүртэх үед хүнийг унтах байдалд бэлтгэхэд тусалдаг мелатонин дааврын ялгарл багасж тархийг амраах эсүүд эрс буурдгийг судлаачид тогтоосон. Мөн цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг бодисын солилцооны үйл явц алдагдаж зүрхэнд ачаалал өгдөг байна. Тиймээс унтахынхаа өмнө ухаалаг гар утсаа байнга хардаг хүмүүс дэлгэцийн өнгийг сарны гэрэлтэй төстөө шаргал туяатаа болгодог цэнхэр гэрэл рүү хаах шүүлтүүрийг ашиглаж байгаарай гэж мэрэгчлэнүүд зөвлөлөө. За тэгэхээр ухаалаг гар утсны талаар сөрөг мэдээ бол Солонгост зөндөө олон гарч байна. Мэдээж ухаалаг гар утас гэдэг бидний амьдралд тус болж байгаа нь үнэн. Бидний амьдрал зөндөө олон зүйлийг хөнгөвчилж өгч байгаа. Гэхдээ аливаа зүйл хэрэгсээ хитрэх юм бол аюул болдгоо штэ. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа дийлэнх хүмүүс унтахдаа гар утсаа тавиад үзэж байгаад унтдаг бах те. Тэгээ унтахаасаа өмнө гар утсаа үзэхдээ асаалттай орхиод унтах ямар аюултай гэдгийг бид нар мэдээгээр үзлээ штэ, сонслоо. Тэгээ би ийм аюултай гэдгийг мэдээд өөртөө ямар арга хэмжээ авсан бэ гэхлээр яг утсаа шууд унтраагаад Wi-Fi-а унтраагаад сэрүүлгээ тавиад утсаа хол тавиад тэгээ орлого орохдоо гоё ном уншдаг байхгүй юу? Тэг номоо аваад орондоо ороод гоё дулаан гэрлээ асаагаад номоо уншин штэ. Тэнгүүд ингээл нойр хүрээд эхэлнэ. Угаасаа ном унших дургуун хүн чинь ном унших тийм дадал зуршилгүй хүн чинь жоохон ном уншгаад ингээ нойр хүрээд эхэлж байгаа юм. Нүд анилтайл. Тэнгүүд нь номоо хагаад тавьчаад гэрлээ унтраагаад нам. Та бүхэн энийг туршаад үзээрэй заяа. Энэ бол бүр зүгээр үнэхээр бест арга шүү. Орондоо ороод ном унших юм бол дороо нойр хүрдэм билээ. Тэгэхгүй бол нэр үнэхээр сүүлийн үед нь смарт утсын гар утасны хэрэглээ энэ донтолтыг хараад байхад бүр аюулын хэмжээнд хүрчээд байгаа байхгүй юу? Би нөө хэлээд байгаа шүү дээ. Бүгдээр нэг хэдэн жилийн дараа ийм өвчтөй хүмүүс болцсон байх тэ нэр тоглоомчгүй. Хөөе бэлээч яа. Сүүлийн үед давхар хоорондын дуу чимээнээс болж хөршүүдийн хооронд аимшигтай маргаан зөрчил гарах тохиолдол ихсэн. Харин энэ удаа эсэргээрээ бие биенээсээ уучлал хүсэж харилцан ойлголцсон хөршүүдийн түүх олон хүний сэтгэлийг дулаацуулаад байна. Энэ бол өнгөрсөн 2-ны өдөр Bobby Dream цахим хуудасд нийтлэгдсэн мессеж харилцан яриа юм. 604 тоотод амьдардаг хүн болон 704 тоотод амьдардаг хүн. Өөрөөр хэлбэл нэгэн доод давхурт нөгөө нь яг дээд давхурт нь амьдардаг шал таазаа хуваалцдаг хөршүүд байжээ. 604 тоотод амьдардаг A гэх хүн эхлээд 704 тоотод амьдардаг дээд давхрын хөрш B рүү мессеж бичсэн байна. Сайн байна уу? Танаа хүүхэдтэй юу? Ингэж асуухад 704 тоотын B шууд л хариу бичжээ. Сайн байна уу та? Манай хүүхдүүд их дуу чимээ гаргасан уу? Ууг нь би төрүүлж уучлалт гуйх ёстой байсан юм. Уучлаарай. Бэгийн энэ уучлалтад H мөн дулаахан хариу өгсөн байна. Зүгээрээ хүүхэд гүйж харайж тоглолгүй яах вэ? Төрүүлж уучлалт гуйсанд баярлаа. Оройн цагаар тоглох дууг нь жаахан анхаарал өгвөл болох баха. Үүний дараах ярианд ч дээд доод давхрын хооронд уучлалт, талархал, харилцан ойлголцол үргэлжилжээ. Би харин танд баярлаа. Хүүхдүүдэд аль болох гэртээ гүйлгэхгүй байх тал дээр арга хэмжээ авнаа. Дахин уучлалтгүй. Үгүй ээ. Би бүр илүү баярлаж байна. Ингэж бие биедээ талархсан хүний сайхан сэтгэл мэдрэгдсэн яриа үргэлжилсэн байна. Иргэн энэ харилцсан мессежээ олон нийтэд дэлгэхдээ энэ нийгэмд зөвхөн ууртаа бухимдсан хүмүүс л амьдрдаггүй юм байна. Би болгоомжтойхон холбоо барьсан чинь харин эсэргээрээ маш дулаахан хариу ирлээ хэмээн мессежээ постлжээ. Энэхүү түүхийг харсан интернет хэрэглэгчид ч мөн инээмсэглэлтэй хүлээн авч байна. Хоёулаа ойлгох сэтгэлтэй, бусдыг
боддог хүмүүс байна. Сайн хөрштөө таарна гэдэг бас нэг аз шүү. Энэ хоёр хоёулаа ямар сайн төвчээртэй хүмүүс вэ? Магадгүй тэгээд яах гээд байгаа гэж хариулсан бол шууд л дайн эхлэх байсан. Уучлаарай гэж хариулвал дулаахан төгсдөг юм байна штэ. Гэх мэт олон янзын сэтгэгдэл бичиж үлдээжээ. Давхар хоорондын дуу чимээний асуудал заримдаа том маргаан бүр гэмт хэрэг рүү хүрэх тохиолдолч олон байдаг. Гэвч энэ удаа хоёр хөршийн ээлдэг үг нэг нэгнээ ойлгох гэсэн хандлага асуудлыг зөөлөн дулаахан байдлаар шийдэж чадсан байна. За тэгэхээр сүүлийнхаа мэдээг бүгдээрээ үзлээ. Сүүлийн мэдээ гоё эерэг мэдээ байдаг шүү дээ. Тэгээ энэ мэдээг үзээд би бас айгуу гоё тийм эерэг тийм халуун дулаан мэдрэмжийг авсан гэх юм уу. Харилцаанаас харилцаа үүсдэг гэдгийн тод жишээ нь харагдаж байна. Энэ доод давхарт амьдарч байгаа гэх иргэн магадгүй уурлаад бухимдаад хөөш на хүүхдүүдэд чимээгүй байлгачаа ямар ядаргаатай пижгэндийн бэ гэж янз бүрийн тийм ууртай мессеж бичсэн болвол дээд давхрын алиас ч гэсэн магадгүй онцгүй л хариу ирэх байсан байх. Гэхдээ дийлэнх тохиолдолд солонгосчууд шууд уучлалт гуйдаг л да. Яагаад гэвэл өөрсдөө буруу юм хийсэн тохиолдолд ерөнхийдөө масаараа дийлэнх ард иргэдэнд шууд уучлалт гуйж эхэлдэг байхгүй юу? Бас эсэргээрээ өөдөөс нь шууд хэрэлддэг хүмүүс ч байдаг. Тэгээ үл ойлголцсноосоо болоод маргалцснаасаа болоод бие биенийгээ зодтой, гимтээдэг, бэртээдэг, аллах, таллах ч гэсэн солонгост маш их болдог. Тэгээ ер нь яг ямар үед асуудал үүсч эхэлдэг вэ гэхээр хоёр хүн хоёулаа ууртай, бухимдалтай тий яг дэлбэрэхэд бэлэн тесрэх бөмбөг байх үед асуудал үүсч эхэлдэг байхгүй юу? Би та бүхнээс асууя л да. Та бүхэн яг шударгаар хариулаарай заяа. Доотлын айлын хүн танах ямар амир пичгэндийн бэ гэд хаалгаж шинүүдэд уурлаад ороод ирвэл та яах вэ? Та шууд уучлалт гуйх уу айсгүй яг тэр хүн уурлаад ороод ирсэн юм чинь юундаа уурлаад байгаа ингээд тэр хүний өдөөс уурлах уу? Яг үнэнгээрээ хариулаарай. Яг үнэнгээрээ хариулаад комент бичтэй. Тэгээ надад яагаад энэ мэдээ их таалагдсан бэ гэхээр яг саяхан надад тохиолдсон явдал байхгүй юу? Би бүр яг үнэнгээ хэлж байгаа шүү. Манай дээдлийн айлд хүүхдүүд амьдардаг байхгүй юу? Тэгээ ер нь бол нэлээд пичгэндэг ингээл гүйлдээл харайл дээр түн гэл яг таац нурж орж ирэх байгаа юм шиг бүр нэлээд буужигнан заяа. Тэгээ би бол тэрийг ойлгож байгаа. Яагаад вэ гэхээр манай гэрт ер нь хүн их амьдраад байдгүй. Бид нар бүгдээрээ нэг гадагшаа яваад өгдөг. Зундаа өвлдөө ингээд хүн байдгүй болохоор доотлын айлд хүн байдгүй юм байна гэдэг ер нь бол стол нэг дураараа гүйлддэг байсан байгаа байхгүй. Тэгээ сая 4 сард Монголд буцаж ирээд дээдлийн айлын пижигнээ тэр хүүхдүүдийн гүйлдэж байгаа чимээ бүр нилээн сонсогдоод би эхэндээ тиссэн л дээ. Ер нь бол заа яах вэ хүүхдүүд гүйлдчихлээдэг, хараалтчихлээдэг гэдэг ер нь эхэндээ бол тиссэн. Тэгээд бүр ингээд нэг ажилдаа төвлөрч чадахгүй хэмжээнд хүрээд за энийг гарч хэлэхгүй бол болохгүй байна гэд гарч хэлэх шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгээ би нилээн бодож байгаа дээшээ гарсан л да. Юу гэж хэлэх үү? Юу гэж харьцах уу те бүх үгээ бэлдэж байгаад гоё те тайвширж байгаад тэгээд дээдлийн айл руу орсон. Тэгээд хаалгын тогссон чи яг дээдлийн айлын хүн лефтер буугаа гараад ирчих байхгүй юу. Тэгээд гэрлэг орсон чи уушлаараа энд ямар хүн амьдардаг юм бол гэсэн чи би амьдардаг гэд хаалгаа онголоод орсон чинь цаана 3 хүүхэд байгаа байхгүй юу. Тэгээд нэг охин ангийнхаа хүүхдүүдийг дагуулж ирээл гэртээ тоглодог юм шиг байгаа. Тэгээд би тэр гэрийн эзэнт маш ийдгээр хэлсэн л те уучлаараа би ингээд доод давхарт чинь амьдардаг залуу байгаамаа. Тэгээд манайх ер нь бол гэртээ байдгүй. Тэгэд энэ 100 гэртээ байна. Тэгээд хүүхдүүд гүйлдэхээр нилээн чимээ гараад байна гэд би утсан дээр бичлэг хийгээд авсан байсан байхгүй юу. Ямар шүү чимээ сонсогдож байгааг. Тэгээд тэр гэрийн эзэн сонсуулсан л да. Ер нь яг иймэрхүү чимээ гараад байна. Тэгээд хүүхдүүд мэдээж гүйлдэн хараалтан те. Тэгээд би айл болохыг илдгээр хэлсэн л те. Энэ чимээгээ жоохон багасгаад өгөөрөө гэдгсэн чинь арай тэр айл эзэн ч гэсэн хэлчихсэн. Тэгээд манай охин харин ингээд ангийнхаа найзуудыг авчираад жоохон бужигналтаад байт юм аа. Тэгээд би хэлье гэд хэлсэн. Тэгээд за баярлаа гэх. Тэгээ айл талдаа гоё ойлголцоо тэгээд салцгаасан. Тэгээ би гэртээ орж ирээд сууж исэн байхгүй юу. Тэгсэн гадаа хаалга тохирч байна. Тэгээ би хийн болоо гэд хаалга онгоолгосон чинь нөгөө дээр бужигнаадсан 3 охин чинь үүдэн зогсож байгаа байхгүй юу. Тэгээ юу гэсэн бэ гэхээр золбоохон хамт 6 даруулчих гинэ. Тэгээд би ороод ир гэд хамт 6 даруулаад тэгээд би тэр охтууд хэлсэн л дээ дүүнэртээ хэлсэн. Ах нь ингээд доор байгаа шүү. Ах нь ингээд ажиллаа төвлөрч хийхэд жоохон чимээгүй пижигнээд өгөөрөө, жоохон чимээгүй гүгээд өгөөрөө гэдгсэн. Тэгээд тэрнээс хойш ерч чимээ гарахаа болцсон. Одоо та бүхэн харж байгаа үст те. Юу сонсохдохгүй гоос те. Тэгээд би бас яг санаа зовоол энэ хөөх хамтаа тоглоод аюугаа гүйлдэж ахтан тэрийг ингээд санаагийн зовоогоо хичүү гэд бас аюу санаа зовж байгаа байхгүй. Аюу чимээгүй болцсон. Чимээгүй болохтой бүр ийм чимээгүй болно гэж би бодоагүй байхгүй. Хүүхдүүд ихтэй айгүй хөөрхөн байгаас тээ. Нэг золбаах чинь доор байгаа шүү тэгэж хэлсэн шүү гэд санаан зовол байгаа л хэл та. Гэхдээ одоо магадгүй энэ бичлэгийг үзчихээвэл жоохон чимээтэй гүйлдэж болно. Тэгэл хүүхдүүд бага насндаа гүйлдэж хараалтай л тоглолт шүү дээ. Тэр бүгдийг яаж хориод авах вэ? Жоохон гүгээл ийш тийш явахаар доотлал гэд харч чам. Айгүй тухгүй байдаг байхгүй. Би ч гэсэн өөрөө бага нас хүүхэд насыг тойрж
гараагүй туулж өнгөрүүлсэн шүү дээ. Тэгээ бүгдээр айл болох энэ уураа урдаа барихаас илүүтэй энэ бодолтой оюун санаагаа сэтгэл хөдлөлөө удирдах амьдрдаг ийм төлөвшсөн мундаг ийм хүмүүс болох гэж хичээцгээе. Би ч гэсэн ялгаагүй. Би өөрийгөө оролцуулаад хэлж байгаа шүү. За тэгээ өнөөдрийн Солонгосоор сонин сайхан юу вэ нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийн бичлэгээр уулзлаа. Түр. Bye.